Сайн уу үзэгчдээ тэд ингэж хүсдэг нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За хүний амьдрал үргэлж жаргал зовлон энергиор баяр баясгалаар сүрвэлдэж байдаг. За тэгвэл тэрхүү агшин бүрээг алдалгүй гэрлээр зурж хайснаа бодож идэх хүмүүс бол гэрэл зурагчд байдаг. Тэгвэл энэ удаагийн тэд ингэж хүсдэг нэвтрүүлэг маань мэрэгжлийн гэрэл зурагчин нэгэн бүсгүйг онцолж байна. За бид түүнийг онцолсны учир нь гэрэл зурагчин хүн гэж яг хэнийг хэлдэг. Гэрэл зурагчдын за ялангуяа өдөр тутмын сонины гэрэл зургийн сурвалжлагч бүсгүй одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэл яг ямар одоо зүйл байдгийг тэрхүү бүсгүй маань одоо юу хүсч мөрөөдөж байдгийг гэдэг өнөөдрийнхөө дугаараар илэрхийлэн гаргахыг зорьсон юм. Ингээд бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ. Хатгашаа очиод нэг амар халуун цэг шүү дээ. Нэг хатаад нэг яваадгүй гэдэг. Тэр халуун цэг дээр очиж зураг авах гэсэн тиймэрхүү хүчгүй бодлоо хүсэл бол байдаг. Чиго. Яа одоо бол хайчаад удаан юм. Тий, одоо нэг 50-алттай зураг авах гэдэг. Би нэг одоо бол 50 авах гэдэг. Яа яг өсөө яг хайчаад тэгж гаргаад ирж байгаа. Ус хайчаа яг нэг өөрийнх нь хийсэн юм их онцлог харуулахын тулд тэр зургийг яг л би өөр тэр хүн харж байгаа юм шиг тийм сайн бүтээл авах ёстой болдог. Дараагийн очиж авах газар маа нөгөө тэмүүжин гээд сургууль дээр болох тайквондогийн тэмцээн байгаа учраас би дурангаа ороод шууд зураг авахад амаргаа том татдаг дурангаа хийгээд ингээ бэлдээ явчууд ядаж юм эхэлж хахад агшингаа алдахгүй тул бас дараа нь ямар зураг байна гэж бодоод тэр бүхнээ л бас зохицуулаад яваш энэс дурм мурга аюу нандинаа инхгүй энэ чинь бас болохгүй шүү дээ. Бүгчгэл инхэрэлж шүү дээ. За тэгэхээр та бүхэн одоо Монцом агентлагийн гадаа хүрэлцэн ирээд байна тийм ээ. Энд одоо яг ямар зураг ямар тиймээс сэдвтэй ямар зураг авах гэж та сэтгүүлчээ одоо зураг авах нь хүлээгээд байна вэ? Сая нөгөө ийшээ хоббиний зурганд явчихад ирэх манай сэтгүүлч Нямжав дуцаар яриад нөгөө ярьслын хүнтэй ярьслах хийсэн байхгүй. Мандэргээд нэг хэний чиглээ нэг хүүхдтэй ярьслах юм гээд өчтөрхтэй юу студи зураг авна гэж уг захиалга өгсөн. Гэсэн нөгөө хүн нь одоо ийшээ гэртээ арих гэдэг нэг өөрөө унаатаа явж ингээ сая над руу уцтаад одоо зураг авъя гээд тэнгууд энэ хүний одоо ирэх газар нь Монцом агентлаг юм байна л да. Тэгээ Монцом агентлаг дээр яг ирж яхад нь энэ хүнийхээ зургийг авъя. Тэгээд эхлээд зураг авахтаа эхлээд юу яах хэрэгтэй нөгөө сэтгүүлчтэйгээ уулзаад энэ хүний маань ярилцлага ямар ярилцлага авах вэ? Хөрөг ярилцлага орох юм уу? Хүмүүс юм уу? Албан ярилцлага юм уу? гэдгийг асууж иж яаж зураг авахаа бас бодох хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө сэтгүүлчээ хүлээж ин. За бараг тэндээс ирж явах шиг байна та. Мөн байна. За тэгээ хамтдаа орох юм уу? За чигээ. Би ч бас яг зөв болж харлаа. Зөв болж харлаа яг мөн мөрөндөөс. За сайн байна уу та? Тэнэ хамаа үлчээ сайн. Тэгэл ингээл ярьслах юм уу та? Ярьслах чи сайн хийцэн үү те? Тийм билээ гэдэг юу яагаад. Тэгээд ярьслага хийсэн. Тэгээд юу ярьслага маань ямар ярьслага бол чөлөөт хүмүүс хөрөг юу ямар хөрөг хүмүүс хөрөг одоо их олон юм болсон доо. 1990 онд анх гарч исэн 21 зуул гэд хөрөгтэй маш гоё бичлэгийн найруулга маш сайтай ном байдаг. Тэрийг сая дахин өнгөтөр хэлж байгаа. Та намайг харуулж. Тэгвэл юу яа? Эхлээд гадаа таныг юу яадаг юм уу? Нэг зураг авахын тулд
Таны хэдийн тул олон янзаар зураг авна. Таныг одоо би нэг гадны явсаа гадаа явж явах чинь нэг явж үзье. Одоо амин таныг л хөргөж нөө гоё гаргах гэдэг байхгүй. За баярлалаа. Тэгээд бодгошоо нэг орж авч үзье. Нөө зураг гэдэг чинь ганц ерөөсөө таныг урдаас нь зогсож байгаа бол ингээ авчих юм биш. Таныг одоо хөрөг гэдэг. Би ихтэй таныг бол таньж мэдэхгүй, бас мэдэхгүй учраас таныг би олон талаас нь авчиж таны хөргөж гэдэг юм ярьслахны зураг авах хэрэгтэй байхгүй юу? Яг урд нь мэдсэн бол за энэ хүн чинь ийм юм байна дэ гэж удаад бас нэг төсөөл авчвал бас нэг ийм зураг авна гэдээ авчих болдог байхгүй. Одоо тэгээд таныг яг үнэтэйг ишлэхэд бас сайн юу ойлгохгүй биш ээ. Сайн талаар мэдээл бага учраас хоёулаа ингээ ийшээ нөгөө асашурын цэцэрлэг байна шүү дээ. Тэрэн дээрээс би таныг нэг жоохон модель хийж ахуулаад Монтамиг нэг ганц зүйл дуулах хэрэгтэй. яг гэс зураг ерөөс утахгүй. Тэхөө ерөөсөө л ингээд бад гэж авчихсан. Би сая юуныхаа зураг авах гэрлээ хэмжиж үтсэ. Гадаа зураг таны нэг зургийг сайн гаргахад өнгөнд харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо би таны зургийг аван та зүгээр юу яачих? Майдрага. Одоо ингэж яваад эндээс наашгаа гоё чөлөөтэй тэгэл энгийн жоо наашгаа удамжинд одоо юу одоод тэ одоо юу яа Тэмүүчин гэдэг нөгөө тэн дээр нэг контент хэлцээ болж байгаа гэдсэн шүү дээ. Тэгэхээр шинэ нөгөө тунгай явсан байх шүү дээ. Тэгээд тэр зураг авчаал тэгэл ажил руу очиод зураг авна да. Ажлаар юу вэ? Ажиллаж байгаа шүү дээ. Чого бас нэг ажиллах юм бидлээч угаасаа тэгэл Манай өдөр одоо өсвөрийн аврах шалгаруулах таквондогийн тэмцээн дээр хүрэлцэн ирээд байна тийм ээ. Тэгэхээр та эндээс яг одоо энэ ямар агшныг илэрхийлсэн тийм гоё тийм зураг авъя гэж бодож байна. Та энэ дээр ирэхээс өмнө бол ерөнхийдөө тэмцээн болж байгаа. Тэндээс би тийм л агшныг харуулвал илүү тохиромжтой юм байна гэдгийг аль хэдийн бодсон байгаах гэж бодож байна. Тий одоо энэ таквондогийн тэмцээн дээрээс манай өнөөдрийн дугаарт олж байгаа зураг эндээс авахын тулд нөгөө энэ тэмцээнд болж байгаа оролцож байгаа хүүхдийн итгэх чармаалттай одоо энэ тэмцээний маань дүн гараагүй байгаа тэмцээний дүн хүлээж чадахгүй байгаа учраас энэ тэмцээнийг илэрхийлэх энэ хүүхдийн орж байгаа итгэх чармаалт тэр нэг хүүхдийн нэг төрүүлчих юмсан гэсэн илэрхийлээд зураг авъя гэж бодож байна. Одоо тэгээ бас харж агаад зураг дараад үзье. Тэгээд яаж гарах нь тий. За тэгээд та зураг авчтай дараа нь та битээр танаа студи руу явах байгаа. Студи руу явъя тий. За. Зад нэг 2-3 цаг боллоо. Гэтэл бол маш олон үйл явдлаас ингээл гэл яваалаа. Өдөр ер нь та хидчнээ үйл явдлын зургийг авах бай. Ер нь ингээл ритм бол нэлээд өрнөлтөөл байгаад идэг юм байна. Тий. Манайх ч нөгөө өдөр тутмын сонин өнөөдөр сонноос гадна 5 цагаараа weekend UB post гэдэг бас юу сонингууд жижиг сонингууд байдаг. Тэдний зураг энтрийг нийлүүлээд ингээд явхад бол манай гэрэл зургийн албаны сурвалжлагчид өдөр чинь 4-5 үйл явдал бол зураг авна. Тэгээ гадуур ингэж үйл явдалд явж байгаа юм аа. Дотор ажил дээр хурцэрд ярилцлага студийн зургийн тус явна л та. Тэгэхээр нөгөө цаг хугацааг хэмжиж одоо зурнаас урны хооронд амьдэрч шүү дээ. Өдөр өнгөрч шүү дээ. Ингэдэг штэ. Хэдий цаг шахуу байсан ч гэсэн одоо ялангуяа хэвлэл мэдээллийн салбарын бол чанар дээр бол маш их анхаардаг. Тэр ч утгаараа судалгаа хийх цаг зав байхгүй байгаа хэрнээл энэ дээр тэгж зураг авсангүй энийг ингэсэнгүү гэж айгууг шаардлага өндөр тавьдаг. Тэгэхээр таны хувьд одоо түрүүн анзаараад байхад үйл явдал дээр ч хэд очлоо. За сэдвийн юм дээр ч очлоо. Тэгээ энэ бүгдээ тухайн үедээ хэрхэн тийм ээ. За яг энэ агшинд ингэж явах ёстой байна гэдэг тэр сэтгэгээ гүйлгээл нэлээд хурдан байхгүй бол тий нөгөө нэг хамгийн гол сонин гэдэг чинь өдөр тутмын сонин гэдэг чинь хурд. Тэрээс хурдтай байх хэрэгтэй. Авах гэж байгаа зургийг хурдан хугацаанд би яаж авах, аль талаас нь авах гэдгийг бол ерөөсөө тэр хүн өөрөө дотроо бодож боловсруулж явах хэрэгтэй.
Ерөөсө бид нэг аппарат бариад коноп дарах биш. Гэрэл зурагч бол за одоо ингэж жишээлбэл саяны тэмцээн дээр очлоо гэхэд чинь за энэ хүний ирч хүчийг харуулъя. Бас тэр тэмцээнд оролцож уур амьсгалыг харуулж гэдэг юм. Зүгээр сонины зурагч нэг бүтэн сурвалжлага орж тарах ганц зургаар мэдээлэл хүрчээдэг. Тийм учраас тэр одоо энэ манай сонины уншигчдын нүд нь олж би өөрөө хартнууд болж харж байгаа учраас тэр хүмүүс тэр зургийг яг л би өөр тэр хүн харж байгаа юм шигээр тийм сайн бүтээл авах ёстой болдог. Тэгээд ерөөсө ганц сайн бүтээл аваад тэрэндээ юугаа ил зүрийн зохиомжийг илэрхийлэл авчих хэрэгтэй. Тий. Тэгээд нэг өдөрт үйл явдал явна. Одоо энэ саяны тэмцээн дээр бол анхаал би одоо энэ хүүхдээс амар ирч хүчтэйч гэдэг юм уу ийм зургийг харуулна гэж бодсон дотор ороод ингээд авч байгаа зураг объектаа ингээд хүүхдүүдэд ингээд хараад байхад хөөхөн янз өсвөр насны хүүхдүүд нас насны ангилт айгүй хөөхөн байгаад хамгийн сүүл гарч ирж байгаа тэр хоёр хүүхэд одоо аюу тийм хөөхөн айгүй тийм дайчимшд нэг гоё тий шалмаг тэр хүүхдийн тийм энэ төрүүлээд нэг аврагчхамсан гэсэн сэтгэлийг бас тэр хүүхдийн тийм юуг л харуулах хэрэгтэй болж байгаа. Хөдөлгөө бас. Тэгээд тэр нэг бас ингээ учиргаа тийм нүрийн баяр баясгалыг харуулахгүй спортын зураг учраас тэр хүүхдийн бас хөдөлгөөнийг харуулах хэрэгтэй. Өөр яг талбарт ажилладаг гэрэл зурагчтай харьцуулахад юу өдөр тутмын сонины гэрэл зурагч байхын ялгаа нь юу гэдэг юм бэ? Өдөр тутмын сонины гэрэл зурагч байна гэдэг маань өдөр болгон шинэ үйл явдалд оролцож байдаг. Зүгээр өөр тал яг сонин сэтгүүлийн гэрэл зурагч ингэж яриа л тас. Тэгээд нөгөө сайтын зурагч гэсэн ялгааг олон талын мэдээлэл ордог учраас зүгээр нөгөө тийм сониндоо орох учраас үйл явдлыг хөөж зурсан. Бусад нөгөө зурагчд гэж одоо студийн гэрэл зурагч гэдэг чинь гэрэл зурагч бол яг нөгөө нэг төрлөөрөө хөөцсөн байдаг. Одоо ингэж жишээл рекламны гэрэл зурагч яг нөгөө рекламны зураг аягүй сайн авдаг байдаг ч юм уу. Одоо ингэж жишээлбэл хурмын зургаар дагнцсан одоо зурагчд гараад чинь өдөр тутмын зурагч бол яг тийм дагнах боломж байхгүй. Өнөөдөр студид зураг авдаг байх хэрэгтэй. Үйл явдлын зургийг чаар байдаг, хөргийг ч авдаг байх. Рекламны зургаач одоо тэр өдөр тутмын гэрэл зурагчны гол чанар бол олон тийш хөрвөж олон төрлийн гэрэл зургийг авах чадвартай байх хэрэгтэй. Бас агшинг алдах хэрэг. Агшин ерөөсөө алдах хэрэг байхгүй. Энд одоо сурвалжлаганд явж саяны ингээл тэмцээн дээр ороод ингээд тойроод аюух юм байгаа учраас би тэмцээний зургийг авч байгаа ч гэсэн эргэн тойронд нь юу болж байна? Ямар хөөрхөн агшин байна? Нүдэн туссан зураг бас давхар буулгаад явж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг өдөр тутмын гэрэл зурагчны бас нэг онцлог нь юу гэхээр одоо ингээд би өнөөдөр ингээд зурганд ингээд нэг зурнаас нөгөө зурганд явна машинтай ч унаатай ч унаагүй ч ингээд алхаж явж байна. Тэр болгонд ерөөсөө л авч байгаа аппарат бэлэн байлгал өнөөдөр ингээд явж байгаа нэг жишээлбэл энэ бөмбөр худалдааны төвийн зургийг нэг гоёор авчих хэрэгтэй. Зүгээр нэг байшин алан байгууллагын зургийг гоёор авчих хэрэгтэй. Ингээд хүмүүс явж байгаа зургийг гоё авчих хэрэгтэй. Энэ зураг маань сүүл сонины архив болж өгдөг. Тэр зургийг эргээд бид нар ашигладаг. Тийм л онцлогтой байхгүй. Ерөөсөө зав завгүй л ажиллах хэрэгтэй. Одоо танаа студи дээр бас таныг ажил хүлээгээд байж байгаа гэсэн тийм. Одоо студи дээр очиод бас нэг зураг авах хэрэгтэй. Энэ ярьслахны зураг. Тэрнээс гадна одоо нэг 4-5 цаг болж байгаа учраас маргааш энэ дугаар дорох гэрэл зургуудаа бид нэр сонин төвлөгдөх зургуудаа өгөх хэрэгтэй. Орой 5 хагас гэхэд сонин нэг хар макет ярина гэж үгүй. Тэрнээс өмнө бид нэр сонинд оруулах зургуудаа энэ зургийг оруулъя гэсэн зураг англин яалгаж одоо нөгөө сонирхоо макетэнд харуулж файл фотошопоор янзлаад файл болгож өгөх хэрэгтэй. Тэгээд манай одоо дугаараа удирдагч сонины эрхлэгчид нар зөвлөсний үндсэн дээр энэ зургийг ингэж авъя гэдэг тийм юм бичдэг. Монгол Улсын 21 аймаг хүрч болох бүх газарт очиж тэр байгалийн гоё сайхан зохицлбарыг үзүүлэх. Гэрэл зуршны төсөл мөрөдөл тухайн болж байгаа хором агшныг ерөөсөө одоо тэр их шин хормыг л дүрс болгон үлдэх. Түрүү хоёлаа ярьслахын дундаа нэг цухас дурдаад өнгөрсөн агшин бүрийг алдах хэрэггүй. Энэ бол одоо гэрэл зурагчны үүрэг гэж хэлж болох юм. Бараг үүрэг л гэх байх тийм ээ. Гэхдээ таны хувьд тэгэхэд би тэрийг авч даанч тгийг ингээд авч чадаагүй ч гэдг юм уу тийм ээ. Анх ингээд дөнгөж яг энэ гэрэл зурагч нар мэрэгшээд ингээд явж байхдаа тэгжсэн тийм агшнууд юу бас байдаг болов.
Яг тийм агшнууд бол байна. Хөдөө гадаа ингээд бид нар чинь сурвалжлагаар хөдөө гадаа явж байхад чинь бид нар нөгөө нэг цаанаасаа юу яаж байгаа хүмүүсийн унаанд дайгдаж байна. За тэр үед л тэр агшинг бол алдна гэдэг чинь зөв нүдний өмнөр ингээд өнгөрөөд иш яана энэ зургийг ингэж авсан бэл тэрийг ингэж авсан бэл. Тэгээд тэрний нэг тод жишээхээр юу гэхээр бид нар нөгөө нэг заамарт алтны юуны уурхайн сурвалжлагаар явж байгаад цаанаасаа нөгөө нэг хүн юугаар бид нар тунаа гаргаад яг нөгөө замшлаг хүмүүс маань хэмэд унаа гаргаж өгөөд яваад таарахад тэнд нөгөө алтны уурхай гэж нэг ухчихаар нөгөө ийм том хиймэл нуур үүснэ дээ. Тэгээ хиймэл нуур үүссэн цаана нь ингээд тэр нөгөө овоолцсон шороо. Тэгээ тэнд байж итл яг нөгөө орой нар жаргах юм алдаад тэгээ байж тэнд 3 тэмээ тэр шороон дээр байгаад нөгөө 3 тэмээний дүрс усан дээр тусцъя. Тэр яана би энэ зургийг гэсэн нөгөө жолооч тийс би нэг зогсчихгүй энэ зургийг авах гэсэн нөгөө хүн чи яхад өөрийнхний юм чинь ингээд яваал гэсэн за тэр зурганд л бис тэнэрээ сүрхий нүдэнд харагдаад байдаг шүү дээ. Тэр кадр болж буусан бол одоо тэгээ ер нь бодоод бах чинь говийн амьтан тэмээ гэдэг чинь бас тэр тийм усны хажууд нөгөө тэмээний манд дүрс буугаад те ер нь тусаад хаварлах гэсэн байхгүй тэр үстэй хамгийн хаврах шээ. Тэгээд анх зурагч болоход бол тэр агшин алдах гэдэг юм шиг бол мэдэхгүй. Анх зурагч болж авах чинь ерөөсө аппаратаа үүрэл юу л нүдэн сонирн байна. За тэр ийм зургийг ингэж авах, ингэж хийж авах гэсэн тийм мэдрэмж байхгүй шүү дээ. Нүдэн тарснаар батдаг. Дараа л ер нь ихний нэг 4-5 жил бол тэгж авсан. Тэгээд 4-5 жил ажиллаад бусад сони гэрэл зурагчтай өөрхийн зургийг харьцуулаад бусад хүмүүсийн авсан зургийг үзээд нэг зураг уншиж эхэлнэ гэлээ. Яг ингээд зураг уншиж эхлэхээр за би энэ зургийг ингэж бодож авах хэрэгтэй юм биш үү? Одоо энэ би сурвалжлагын зургийг ингэх юм шиг гэсэн тийм туршлага болж эхэлдэг байхгүй. Яг үнэ энэ дээр ингэдэг ялангуяа өдөр тутмын сонины гэрэл зургийн сурвалжлагч зүгээр мэдээний сурвалжлагч нар бол адилхан үйл явдал дээр явхлаарэ за бусад сонины сэтгүүлчид яаж битсэн байна? Бусад гэрэл зурагчид яаж авсан байна? Энэ дээр яг ингэж онсон байна. Би яг энэ агшныг ингэж алдсан байна гэж маш их дүгнэлтэд бусдаасаа яг суралцаж явж идэг. Тэрүүгээрээ илүү давталтай тийм ээ. Харин яг наад чинь санал байна. Одоогоос одоо юу гэрэл зураг аваад 16 жил болцсон. Эхний 5 жил бол тэгээд өнгөрсөн. Дараагийн 10 дахь жилд бол бусад сонирхоо авсан гэрэл зургийг хараад за би энэ дээр алдсан байна. Би энэ зургийг энээс илүү авах хэрэгтэй юм шүү. Хамгийн гол нь өдөр тутмын сонингод өглөө яг л нэг ижил үйл явдал гардаг. Тэгэхээр тэр өдөр тутмын гэрэл зурагчдаас өөрийгөө ялгаруулах, онцруулахын тулд тэр гэрэл зурагч ижилхэн зураг авах байхгүй. Тэр гэрэл зургийг болж байгаа үйл явдал адилхан ирнэ арай өөр өнцгөөс мэдээлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл ингээд зурганд явуулаа гэхэд нэг талд ингээд бүх гэрэл зурагчид операторууд ингээд шаваарлагдсан байна шүү дээ. Тэрийг сэмхэн анзаарч чадж байгаа л төрүүлж байгаа ганцаар ялгаараа зогсч нөгөө нөхөр чи эндээс зураг авах нэ гэдэг ингээд дагаад ч. Тэгэхээр тэнд дунд байж байгаа л яг үйл явдал ихлэн хүчит эсрэг талд аваад ч юм уу хамгийн гол нь зураг авахдаа яг тэр болж байгаа үйл явдлын процессыг авахдаа бас гол нь биш нөгөө оператор нөгөө зурагчид аль өнцгөөс авч яана гэдэг бас давхар харж авах хэрэгтэй байхгүй тэгжиж нөгөө л нэг маргааш нэг бүгд л нөгөө чанал гардуулах гэдэг ингэр дээр модон гардуулж зүүж байгаа зураг биш тэр хүн тэр зургийг аваад баярлж байгаа гараа талхаж байгаа тэр агшныг л авах хэрэгтэй байхгүй тэгжиж бусад сонины гэрэл зурагчдаас ялгах онцлог. Таны хувьд өдөр тутмын сонины гэрэл зургийн сурвалжлагч нэг том давуу тал байна л да. Яг ажлынхаа онцлог мэргэжлээс ингээд шалтгаалаад амьдралын аль ч өнцөгт тийм ээ ямар ч жаргал дээрч, гуниг дээрч, зовлон дээрч бүх амьдралын өнгөн дээр очиж тухайн амьдралын агшныг өөрхөн гэрэл зургийн хайснаа буулгах боломж танд байдаг. Гэсэн хэдий ч яг мэргэжлийн гэрэл зурагчин гэдэг хүнийхээ зүгээс за би яг гэрэл зургийнхаа хайсанд ийм л дүрсийг ийм л өгүүлэмжийг буулгачих юмсан гэдэг одоо төдийгөөс өдийг хүртэлч гэдэг юм ингээд дотроод ингээд хүсэл зориол тийм ээ тэр яг боломжийг өнөөдөр хүртэл хүлээгээ явж байгаа тийм агшин байна уу таны хувьд? Юу шүү дээ яг тийм учиргүй агшин хүлээгээ сууж идэг юм аа. Тий нэг юу боломжийг хүлээгээ сууж идэг юм аа. Бид нар ч угаасаа сэдвэр өглөө ингээд сон дээр хурч ирээд зураг аавна. Ерөөсө өдөрч ямар үйл явдал чинь тэр болж байгаа баримтыг ерөөсөл гэрэл зурагтаа буулгаж авах болно гэдэг. Тэгээ ерөөсө өдөр тутмын гэрэл зурагчид бид нар ч одоо ингээд гэрэл зураг гэдэг нь айл бүхэнд цомог байж байгаа. Чи зураг авахсан гэсэн байж байна. Тэр гэрэл зураг дээр бид нар авч байгаа гэрэл зурагчид юм онцлог бид нар сониороо дамжуулаад зарим хүнийг баярлуулж чаддаг. Зарим хүнийг уурлуулж чаддаг, зарим хүний хүмүүсийг хэрэлдүүлж чаддаг тий. Зарим хүн тэгэхээр энэ зургийг хараад энэ зурнаас таашаал авч чаддаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр ямар нэгэн боломжийг хүлээх биш өнөөдөр би ингээ гараад авч байгаа өнөөдрийн гэрэл зургийг л маш сайн гоёор авах хэрэгтэй. Хаач юунд ч явж таарч чагаад ямар ч зураг авах боломж гарч болно. Тэгээ яг зөв гол юу ч гэдэг
мөрөөдөлч юм уу хүсэлч гэж нэг юм бол яг тийм сэтгэлийн үзүүрт бол байна. Энэ бол ерөөсөө Монгол улсын 21 аймаг хүрч болох бүх газарт очиж тэр байгалийн гоё сайхан зохицолборыг үзүүлэх. Нэг бол бүр гадагшаага очиад нэг амар халуун цэг шүү дээ. Одоо нэг гадаадын нэг яваадгүй гэдэг. Тэр халуун цэг дээр очиж зураг авах гэсэн тиймэрхүү хичүүхэн бодол бол хүсэл бол байна. Тайхан би юу шиг 6 сард Сүхбаатарын Далбаатар зураг авах гээд ингээ явж исэн чи ерөөс ингээл явж исэн чи урд ламын нэг холбоо ирдэг үү ламын артлт нэг цэрэг хойлоос амар ад жаргалтай дуугаа унцаг гэж. Тэгэл ерөөс нэг айгүй гоё харал ерөөс өөрийнхөө гаргаж ирэл аппаратаа аваад зургаад дарсан тэр бол ерөөс тийм агшин айгүй гоё. Тийм хүний сэтгэлд хүрсэн зураг л үлдэх. Тэр нэрээ их гоё агшин байсан шүү дээ. Тадангу сайхан өөртөө баримт түүх үлдээ архив үлдээ гэж ярьж шít. Танд юу н одоо цаг үеиг үл яг тэр тийм үеийн яг тийм гоё онцлог тийм архив тийм ээ түүхэн үеуд миний гэрэл зургийг хайлсна яг тэгж буусан гэд ярил. Яг миний гэж ярих өмнө өнөөдөр сонины гэж ярих. Өнөөдөр сонины гэрэл зургийн архив бол 1995 оноос хойш бүх үйл явдал нь би энд ажиллаж байх миний үеэс өмнөх гэрэл зурагчдын архив энэ өнөөдөр сонинд бол аюу байдаг. Яг л өнөөдөр өдөр тутмын сонин байгаа учраас өдөр тутмын болж байгаа бүхэл үйл явдалд бол юу яа оролцож бид нэр зураг авдаг. Зүгээр яг тэр дундаас онцлоод хэлэх юм бол нөгөө гэрэл зурагчдын чинь тэнд ямар нэгэн одоо өдөртмийн сонд болоод ажиллаад ингээд сэтгүүл зүйн салбарт ажиллаж хагаад ямар нэгэн зургийг ганцаараа авчих чинь тэр аюу гоё тийм надад ганц энэ кадр байгаа шүү гэж бодох чинь бас аюу гоё байдаг байхгүй. Тийм нэг 2 3 зураг би. Тэрний нэг нь юу гэхээр нөгөө нэг Монгол улсын одоо ерөнхийлөгч Илбэгдэрч яг тухайн үед 2000 онд ерөнхий сайд байж хат нэг хүрэлцэх яг тэр үед нэг юм чагсаал хийсэн шүү дээ. Манай намын тагийг шатаацсан байна гэл гадна яг тэр үед би чуулганы танхимд байж таараад тэгээ нөгөө хүрэлцэх хүчнэстэ амар ууртаа орж ирэл Илбэгдэрч арталт нөгөө шатаасан тугай гэл байрал зүгт. Өөргөө нөгөө Илбэгдэрч иргэдэг чинь Илбэгдэрч иргэлж огцруулах чинь асуудлыг хэлсэн. Яг тэр агшныг би ганцаараа болгочихсон. Тэгэл маргааш нь гараад ирээд сонин дээр гаргасан тэг чинь баярлмал идэх яагаад тэр агшин одоо юу гэх юм Монголтой би ганцаар юу яцсан ч авцсан байж тэгээд бас бардамжлахгүй байдаг чинь бас нөгөө нэг агшин болохоор нөгөө юу байдгийг нөгөө миний амийн онгоц унсан шүү дээ миний амийн онгоц унаа ийм онгоц унсан байна гэж хэлээ шөнө тэгс сэтгүүлчтэйгээ явах гэрн за чи өөрөө бичдэг юм чинь өөрөө мэдээлэл олоод сурвалжлага хийгээд ирэхэд тэгээ нөгөө өглөө нэгт гараад 5 цагт гараад машинтай тэр бор нуур руу очил зураг авсан нөгөө миний амиж ослын булт хийсэн гэдсэн онгоц маань юусэн бол 2 өглөө дэш нараад ирсэн бох. Тэгээд өөрч ирээд орой нөгөө хэвлэн урал хийгээд байгаа хүмүүс чинь нөгөө миний амиж ослын булт хийсэн гэсэн шүү дээ. Тэгээ юугаад ордон дотор маргааш нь сонины зураг гарцсан. Ордон дотор зураг аваадсан ерөнхийлөгч зөвлөлт аваагаа той чи тэр зураг яг очиж авсан нөгөө. Тиймээр яг тэгээд үлдсэн байсан. Тэгвэл үнэн л юм. Яг тэгээд энүүгээр чи нөгөө гэрэл зураг гэдэг нь түүхэн бас хөл бүтэн баримт болж өгдөг байхгүй. Түүх болж ийм л гэсэн. Түрүүн бит хоёр ярээ явж ах чинь бусад гэрэл зурагчдаас онцлох ялгарх юм юу вэ гэж асуугаад тэр юу ээдэг вэ гэхээр өнөөдөр манай өдөртмийн үс сонд ажиллаж байгаа хүмүүсийн зураг Эрдэнэ Туяач гэдэг Амгалан Баатар ч юм харцаг гэсэн автортай байдаг. Гэтэл энэ сониныг хүмүүс байнга авч үздэг учраас намайг бол танихгүй. Тэгсэн хэрнээ Эрдэнэ Туяа харцаг Батбаатар гэдэг зурагчны нэрийг хичнээн таньдаг болцсон байдаг. Нэг жишээ шүү дээ би ингээд сурвалжлаганд явбал такси бариад за тэр үед чинь нэг байсгаад газрын дайм болдог байлаа ш. Тэгээд нэг сурвалжлаганд явхлаа тэр юу 40 мянгатын тэнд нэг газар бас л булаацалтаал нэг хүмүүс барилга барих гэдэг юм шиг ахаа хурдан яваараа бид нар яаралтай явах болоос хоцрох гэдэг шүү гэсэн чинь өнөөдөр сони зурагч юм уу тий өнөө Эрдэнэ гэдэг мөн үү тэгэхээр ч амар баярлмал юм байгаа юм чи. Тэгэл бас цаана тэгээд айгу бас нийтээр мэрэгчлэр хүн танил болоод байна гэж гоё байгаа.
гэдэг маань өөрөө гэрлээр зурх гэсэн үг шүү дээ. Тэгээ хамгийн түрүүнд ерөөсө гэрлээ олж харах хэрэгтэй. Одоо би тэр зураг сайн гаргахын тулд гэрлийн өнгөнд таарч хамгийн сайн гадаг. Ерөөс хамгийн түрүүнд тэрийг бодох хэрэгтэй. Тэгээд зураг авахдаа нөгөө одоо нөгөө сүүлийн үеийн аппаратнууд ч болохоор нөгөө хүмүүс нөгөө P гэдэг програм гэдэг E гэдэг автомат дээр ингээд тавингууд нөгөө зураг бол өөрөө айгүй гоё өнгөө ингээд засаад гаргаад өгдөг гэтэл уул нь тэрнээс зайлс хийгээд яг тэр одоо ингээд өглөө механик дээр наваад хурд өөрч одоо ерөнхийдөө одоо хуучнаар бол одоо ингээд бүр нэг хайлсны зураг авч байхад л чийжилсэн байдаг шүү дээ. За гадаа наранд бол хийх юм бол 125.11 дотор авах юм бол 60 30 гэл нөгөө хурдын чийжилсэн байдаг. Тэрэн шиг яг эхлээд зураг аваад суралцж байхдаа бол юу яа. Би яг нөгөө эхлэн зураг авч суралцж байгаа хүмүүст хэлдэг юм бол юу гэдэг. Эхлээд P дээр ав. 1 2 сар 3 сар P дээр P дээр авчаад P дээр авсан зураг эргээд үзүүлэлтийг хар. Тэр үзүүлэлтэн дээр юу байдаг хөр гадаа зураг чинь юу дотор зургийг хэд дээр авсан за энэ гэрэлтэй үед 60 хийгээд 5.6-ны x ч юм уу 3-ээс гадаа зураг 250 хийнгүүтээ 11 ч юм уу. Тэгээд тэр нөгөө экспозиц нөгөө өрц хурдаа чижилчих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийг яг ингээд төвчрийг ойлгоод ирэх юм бол нөгөө нэг өөр механик дээрээ тааруулаад өрцөө хурдаа тааруулаад авах юм бол яг таны нөгөө үхсэдээс айгүй гоё зураг гарч ирнэ. Тэгээ хоёрдугаар тас зөвлөх юм бол ерөөс авсан кадраа нэг ч бити хайж байгаа. Ягаад гэвэл таны авсан нэг ширхэг карт чинь өөрөө түүх баримт болчих. Ерөөс ямар ч кадр бити хайж. Энэ миний зурагчтай гэж харахаар тэр зурагнаас аяйгүй олон хүмүүс ухаарал авж байгааг нь би хараад мэдрээд бүр их сайхан байт юм аа. Тэгээд нэг дэлхийн ертөнцийн зогсолтгүй эргэж идэг. Тэрийг хэн зогсоож чаддаггүй, бурхан зогсоож чадахгүй шүү дээ. Тэгээ энэ ганцхан зогсоож чаддаг юм гэрэл зураг зогсоож чаддаг юм аа. Энэ өөрийнх нь тэр харсан сайхан болгоныг, муухай болгоныг ойлгоос ихсэн болгоныг гэрэл зураг зогсоогоо тэрийг олон хүмүүст үзүүлж чаддагаараа түүхэнд бэлдээдгээр энэ бол маш агуу том зүйл биш. Би энэ зүйлд дурлаа. Тэгээ энэ ташимт нэг юм хэлчихэд би эрдэнэ дараагаараа их бахархдаг. Учир нь гэвэл энэ хүн бүсгүй бол өдрийн сонин гэдэг сонин зүгээр мэдээ бичдэг шивдэг байжгаад макет сураад макет сурахыг хайж байгаа гэрэл зураг сураад тэгээ гэрэл зургаар ажиллахыг хайж байгаа сэтгүүл зүгээр сураад одоо бүр магистрт сураад тэгээд энэ залуугаараа энэ мундаг цолтой энэ мундаг ингээм амжилтанд хүрж яваа аюу бахархаж явдаг юм аа. Манай энэ ахч нар хэлдэг гэрэл зураг авахд асар их мэдрэмж хэрэгтэй. Мэдрэмжтэй үн зураг авдаг. Тэрнээс хүссэн болгон энэ хүн болгонд аппарат байгаа. Гэхдээ тэр энгийн хүмүүсээс ялгарч чадчих гэрэл зурагч болно. Тэгэхээр энэ альва нэг үйл явдал дээр очиод аль өнцгөөс нь авах уу? Тэрийг их хамгийн түрүүнд судалж харж өөрийнхөө мэдрэмжээ хөгжүүлж ажил гэрэл зураг аавна гэж хэлдэг шүү дээ. Би сэтгүүлч ангид сурдаг. Хараахан төгсөг байгаа. Тэгээд энэгээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар ингээд доторгоо ингээд болж байгаа баримт факт дээр ингээд үйл явдал дээр очиад сэтгүүлчд маань ингээд хараад юмаа бичдэг. Өөртөө бодож санагч үг ашиглаж бичдэг. Харин зураг болохоор түүнийг байгаа бодит байдлыг тусгадаг болохоор илүү миний сонирхлыг татдаг. Би түүнд дурладаг. Илүү бодит илүү үнэн шударга байдаг болохоор энэ зүйл нь татагтаад энэ мөн чанарыг илүү их тийм төгс зүйлдер гаргахын тулд хичээж сууж байгаа залуу хүн байгаа. Монгол улсын 21 аймаг хүрч болох бүх газарт очиж тэр байгалийн гоё сайхан зохицлбарыг үзүүлэх. Гэрэл зуршны төсөл мөрөдөл тухайн болж байгаа хором агшныг ерөөсөл одоо тэр их шин хормыг л дүрс болгон үлдэх. Аливаа үйл явдлыг өөрийн гэр зургийн хайснаа хөдөлшгүй баримтаар баталгаажуулж, за түүхийн бодит гэрч болж идэх хүмүүс бол гэр зурагчид байдаг. За тэр ч утгаараа бид өнөөдрийнхөө тэд ингэж хүсдэг нэвтрүүлгээрээ гэр зурагчдын ажлын нэг өдөр тэдний хүсэл эрмэлзэл мэргэжлийн онцлогоос нь та бүхэнтэй